байгаа автоспортын хамгийн том одоо энэ наадмын 14 төчөлөө зохион байгуулж байгаа наадмын хэвлэлийн баг бодлыг өнөөдөр эхлүүлж байна. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Мөн одоо өнгөрсөн 5 сарын 3-нд болсон дэлхийн хэвлэлийн төчөлөөний одоо өнгөрсөн жигсэн гэдэг шиг мэндийг хүргэе та бүхний одоо олон нийтийн дуу хоолой болсон хамгийн одоо дархан эрх чинь үргэлж одоо хавдшгүй бай гэж одоо хүсэж байна. За ингээд манай төслийн санаачлагч үүсгэн байгуулагч автоспортын мастер за одоо жигмэд орчмаа эхний мэдээлэл хийнэ. За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд PowerX фестивал маань 14 дахь жилдээ эхлэх гэж байна. За тэгээд энэ хугацаанд бас энэ даршрамд болгоход 2025 онд бас Монгол улсаас хамгийн анхны Азийн автоматын аварцаас бид бүхэн бас Монгол улсын одоо яг энэ PowerX фестивал маань бол Азийн мотоспортын шилдэг ивент гэдэг бас энэ шагналыг бас авсныг одоо яг нийт үзэгч олон нийт дэмжигчийн залуучуудаа бас дуулгахад таатай байна. За тэгээд энэ жил бол бидний бас зохион байгуулалт цар хүрээ маань бол ингээд жил болгон өргөжин дэлж өөрчлөлтөнд хувьсаж шинэ бүхнийг ингээд агуулсаар байгаа. Ингээд 14 жилийн өөрөг үзсэн байна. Тэгээд энэ одоо жилийн бидний бас нэг онцлог маань бол Extreme Expo Entertainment гэдэг энэ гурван салбарыг ер нь бол хамар зохион байгуулдаг. Тэгээд entertainment дээр бол бид бүхэн бас нэлээд өргөн цар хүрээ дээр зохион байгуулалтуудыг хийж байна. За Extreme дээр маань бол одоо бас бид бүхний хувьд бол олон улсын баг тамирчид маань бол дрифтийн болон мотоциклийн тамирчид бас Монгол улсыг зорион ирчихсэн одоо ингээд эхнээсээ тэмцээн уралдаан бэлтгэл сургалтаа иргэд хийх гээд бас байж байгаа. За тэгээд энэ жилийн хувьд бол PowerX фестивал дээр маань бол олон улсын нийтдээ 9 орны баг тамирчид заман дээрээс нь уралдааны модельүүд гэдэг ингээд бас нэлээд олон орны бас инфлюенсер болсон аваргууд ингээд мундаг баг тамирчид маань бол Монгол улсыг бас ингээд зориор ирчихсэн байж байна. За тэгээд бид бүхний үйл ажиллагаа маань бол 5 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд 22-ын автоталдааны төв дээр ер нь бол ингээд зохион байгуулагдана. За тэгээд энэ жилийн хувьд бол бид нараас нийслэлийн засаг даргын ивэлдээр ерөнхийдөө зохион байгуулагдчихаа. За мөн дээрээс нь Монгол улсын 2026 оны бас засгийн газрын Монгол улсыг гадаадд сурчлах арга хэмжээний албан ёсны нэг арга хэмжээгээр ингээд бүртгэгдээд ер нь бол ингээд бас зохион байгуулагдаад явж байгаа. За тэгээд өнөөдөр бол одоо манай яг баг хамт олон маань бол ингээд та бүхнийхээ өмнө яг энэ жилийн бидний онцлог ялгаа давуу талууд маань бас юу байгаа вэ гэдэг зүйлсүүд бас ингээд танилцуулахаар ингээд хэвлэлийн баварлаа хийж байна. За тэгээд энэ жилийн хувьд бол бидний бас нэгэн онцлог маань бол Racing Top модель гэж одоо тэмцээнийг бол ингээд бид хүн зохион байгуулад 2 дахь жилдээ явж байна. За энэ жилийн хувьд бол Racing Top модель Asia гэдэг байдлаар ерөөхдөө олон улс руугаа бас ингээд зохион байгуулъя гэдэг үүднээс бол ингээд олон улсаасаа одоогийн байдлаар бол 3 орны бас ингээд 3-4 орны ер нь бол модель уралдааны загвар өмсгч одоо бүсгүүчүүд маань бол ингээд Монгол улсад зориор ирчихсэн одоо яг 5 сарын 1-ээс 5 сарын 10-ны өдрүүдэд бол ингээд яг одоо олон улсынхаа тэмцээн уралдаанд бол ингээд зохион байгуулалт оролцоод явж байна. За манай дашвалжтэй манууд л яг энэ жилийн одоо хост модельэр буюу яг энэ Racing Top моделийн тэмцээний зохион байгуулагчаар бол ингээд ажиллаад явж байгаа. За манай Оюнбаатар ахын маань хувьд бол одоо яг манай бас PowerX фестивалийн Extreme одоо тэмцээн уралдаануудыг буюу дрифтийн тэмцээн за бусад ерөнхийдөө time attack-ууд гэдэг автомашин моцикэлтэй холбоотой ингээд үзүүлбэр ур чадварын тэмцээн уралдаан тэмцээнүүдийг ерөнхийдөө ингээд хариуцсан зохион байгуулалт явж байгаа бол манай Чингүний маань хувьд бол одоо яг энэ жилийн маань 5 сарын 9-ний 14 цагаас бид бүхэн албан ёсныхаа нээлтүүдийг бол яг 22-ийн авто хөдөлгөөний төв дээр зохион байгуулна. За тэгээд нээлт болон хаалтын үйл ажиллагаануудын хөтөлбөр найруулгуудыг одоо бас олон жилийнхаа туршлага чадвар дээр ерөнхийдөө үндэслэн бас ингээд хариуцаад зохион байгуулад явж байна. За манай ангаргийн маань хувьд бол одоо ерөнхийдөө ингээд 14 дахь жилдээ яг энэ PowerX фестивалийн бас арын албаны одоо яг төслийн менежерээр ерөнхийдөө ерөнхий координатор ингээд ажиллаад явж байгаа. Ийм баг бүрэлдэхүүн та бүхнийхээ өмнө өдрийн хэвлэлийн багварлаа хийж байна. За тэгээд ер нь бол PowerX фестивал маань ер нь бол очиж үзэн хүмүүстэй бас танилцуулахад юу болдог вэ гэхээр ер нь бол нэг талдаа бол гэр бүлийн одоо энэ бол шоу болдог. За эцэг эхчүүд маань залуу гэр бүлүүд маань бас хүүхдүүдэд загвалан одоо энэ жил одоо ингээд сайхан уур орж जैन дулаарж जैन тийм учраас бас ингээд энэ үйл ажиллагааг маань зориор ирдэг. Тэгээд энэ дээр бол одоо нэг талдаа бол хүүхдүүдэд зориулсан бид нар тусдаа бас хүүхдийн зоонууд одоо тоглоомууд за мөн дээрээс нь одоо эрэгтэй хүүхдүүдтэй аав нар ээж нар бол одоо тэр зам хүүхдүүд нь бол машинаар тоглодог. Тэгэхээр тэр төрлийн бүх тоглоом оролдаанууд нь бол бүгдээрэн байж байна. За хоёрд одоо шилбэл бид нар өнгөрсөн жилийн хувьд бол бид нар 2 тайцтай байсан бол энэ жилийн хувьд одоо шил 4 тайцтай. Тэгээд эв нэгдэл нөхөрлөл хамтын үүж за тэгээд Sparrow VIP тайз гэдэг энэ байдлаар ерөнхийдөө бид бүхэн бас тусдаа тайз юмнуудаа бол ингээд засан байж байна. За тэгээд энэ жилийн хувьд бол бас нөгөө талдаа entertainment тайзууд маань бол бүгд өөр өөр хөтөлбөрүүдтэй заман дээрээс нь 5 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд бол 3 өдрийн хөтөлбөр маань бол бүгдөө бас
зорж ирж байгаа хүмүүстэй зориулсан өдөр болгоны хөтөлбөрүүд өөр байж гин. За экстрем тэмцээн уралдаан дээр ихэд бид бүхэн өнгөрсөн жил 8-9 төрлийн одоо тэмцээн уралдааныг бас ингээд зохион байгуулж ирсэн бол энэ жилийн хувьд одоо нийтдээ 17-8 төрлийн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байна гэдэг ч юм уу. Ингээд ер нь бол жил болгон бас ингээд Power X Festival маань бол цар үрээгээ тэлэн өнгө одоо хувьслууд нь бүгд өөрчлөгдөд явж байгаа. За мөн дээрэс нь энэ жилийн хувьд бас гадны зочид төлөөлөгчд бас нэлээдгүй ерөнхийдөө Монгол улсыг одоо ингээд зорж ирж байгаа. За тэдгээрийн нэг нь бол одоо яг Азийн автомотив гэдэг одоо бид бүхний энэ шагналыг одоо гардуулсан тэмцээн уралдааны манаас аудитын хөндлөнгийн баг ерөнхийдөө Монгол улсад танилцах, хоёрд Power X Festival-ын үйл ажиллагаатай танилцах, хөндлөнгийн аудитаа хийх, өнгөрсөн жилийнхаа одоо шилэл чанарт одоо зохион байгуулалт олон улсынхаа бас гайдыг бууруулахгүй байх гэдэг энэ ерөнхийдөө үүднээс бол Монгол улсыг бас ингээд зориулж ирж байгаа. Гэх мэтийн ийм онцлог ялгаанууд бас бид нар байгаа. За тэгээд энэ Asian Automotive Awards маань бол одоо ингээд 5 дахь удаага ер нь бол яг зүүн өмнөд Аз болон Азийн орнуудын дунд одоо яг автын салбарын одоо автомашин үйлдвэрлэгч болон за бусад ингээд салбарын одоо сервис дагалдах үйлчилгээнүүдийг ингээд шалгаруулдаг ийм ерөнхийдөө номинац байдаг. За тэгээд энэ дээр бол бид бүхэн бас энэ 25 оны хувьд бол бас өөрсдийнхээ материалуудыг аль биесээр ингээд аудит болон бүх ингээд хяналтын байгууллагуудаар нь шалгуулад өгөөд за нөгөө талдаа бол одоо мотоспортын шилдэг ивентийн шагналыг бол ингээд Монгол улсаас хамгийн анх удаа гардаж авсан. За тэгээд дэлхийн бас том брэндүүд буюу BYD, Honda, Hyundai гэх мэтийн бас энэ том үйлдвэрлэгч орнуудын бас ингээд компаниудтай мөр зэрэгцээ бас ингээд Монгол улсаас шагналыг авах бол туйлын бас таатай байлаа. Тэгээд энэ бүхнийг одоо 14 жилийн хугацаанд бид нартай хамтарч ажиллаж дэмжин оролцож байгаа. За төр захиргааны байгууллагууд, за мөн дээрээс нь бид нартай 14 жил ивент итгэж байгаа Skytel компани, за мөн дээрээс нь одоо Pepsi буюу Sting гэдэг бас энэ брэнд маань байна. За босод одоо бүхэн спонсороор оролцож 14 жилийн хугацаанд хамт байсан дэмжигчтэй болон спонсор байгууллагуудаа үзэгч олондоо бас чин сэтгэлийн үнээс таларлаа бас илэрхийлмээр байна. За тэгээд мөн зохион байгуулалттай холбоотой мэдээллүүдийг манай ангараг маань бас дэлгэрэнгүй өгөх үү. За энэ жилийн Racing Top Model-тэй холбоотой мэдээллийг дашгуулж маань эхлээд өгч байна. За тэг. Шүдээшин нэрчүүдээ. За сайн байцгаана уу, бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За миний би болохоор Racing Top Model Asia төслийн одоо продюсер гэлээ. Гүйцэтгэх продюсер. Тэгээд ерөөхдөө хост модель чиглэлээр төлхөө ажиллаж байгаа Ташбайлчид гээд хүн байна. За миний би болохоор тухайн төслийг анх эхлэхээс нь ахуулаад гар бил ажиллаад одоо дийлэнхтэй октоодтайгаа тулж ажиллаж байгаа хэсгийг хариуцж байгаа. За энэ жилийн Racing Top Model Asia маань өнгөрсөн жил бол Racing Top Model гээд анх Монголд цоо шинээр автоспортын модель гэсэн утгаар бас анх удаага маш амжилттай зохион байгуулагдаад за 100 гаруй октод бүртгүүлснээс шилдэг 50 оролцогч шалгараад за хагас шигшээд 16 гээд үндэсний ялагчаа шалгаруулж исэн бол энэ жил болохоор 100 гаруй октод бүртгүүлээд за 30 октод хагас шигшээд шалгараад одоогийн байдлаар шилдэг 10 оролцогч маань одоо шалгарч үлдсэн тэмцээн маань амжилттай явагдаж байна. За тэгээд үндэсний оролцогч нараас шилдэг 7 модель, олон улсын 3 модель гэсэн баг бүрэлдэхүүнтэй яг өнөөгийн байдлаар финалийн шатанд шалгарчихсан байгаа. За октод маань 4 сарын 11-ний өдрөөс ахуулаад бүтэн сарын хугацаанд 6 төрлийн зураг авалт 5 видео бичлэг, за мөн өөрсдийн хувийн харилцаа хандлага, одоо хувийн зохион байгуулалт, цаг барилт, за мөн модельтэй холбоотой тайзны алхаа, фото зураг авах, техниктэй яаж харьцах, за мөн Racing Top Model гэдэг чинь мэдээж одоо автоспорт техниктэй одоо уялдаа холбоотой илүү тэр талын мэдлэгтэй хамтарч ажиллах одоо мэдлэгтэй тийм модельуд байх хэвээр. Тэр зурчмаараа автомашинтай холбоотой бас сургалтууд гих мэтчлэн хөтөлбөрөөр бүтэн сарын хугацаанд хоорондоо өрсөлдөж, за одоогийн байдлаар шилдэг 7 оролцогч Монгол улсын төлөөлөн одоо өрсөлдөж байгаа. За маргааш болохоор 5 сарын 6-нд бидэд Пекиний шатны шалгаруулалт маань явагдаад за үүнээс цаашаа финалийн шат руугаа шууд орох гэж байгаа. За Power Expo Festival дээр үндэсний ялагч маань ингээд шалгарах ёстой байгаа. За энэ удаа болохоор Racing Top Model Asia гэдэг олон улсын хэмжээнд илүү өргөн цар хүрээгээ одоо бид нэр тэлээд бас Power Expo маань Азийн шилдэг фестивал болсонтой холбогдуулан Racing Top Model Asia гэдэг олон улсын одоо франчайз болох
болохоор бидэд зорж ажилласан байгаа. За үүнийхээ хүрээнд бид нар олон улсын 10 гаруй улсуудаас одоо сонгон шалгаруулалт хийгээд тэгээ модельудаа 5 модель сонгогдсон байсан боловч 4 нь хүрэлцэн ирээд за өчигдөр гадны Солонгос улсын модель маань хасагдаад тэгээд 3 олон улсын модель үлдсэн байгаа. За үүнд Вьетнам улсын топ модель, England-ээс зорж ирсэн модель, Лондонгоос гэх мэтчлэн 3 ийм одоо гадаад модельудтайгаа 10 моделийн баг бүрэлдэхүүнтэй тэмцээн маань явагдаж байна. За тэгээд бид нар бол энэ жил одоо бидний төслийн одоо харсан алсын хараа одоо бидний одоо харж ирснээс илүү одоо өргөн цаар хүрээгээр маш амжилттай явагдаж байгаа. За үүнийхээ хүрээнд одоо дараа жил бас илүү олон улс руугаа интернэшнл болох бас зорилтыг тавиад байгаа. За үүнийхээ хүрээнд Power Expo маань дандаа нийгмийн хариуцлагын хүрээнд одоо хүүхэд багчууд руугаа бас илүү зориулсан залуучуудын одоо чөлөөт цаг завыг одоо зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бас илүү чиглэж ажилладаг. За үүнийхээ хүрээнд бас Racing Top моделийг төслийн удирдагч маань анх санаачилсан. За үүний учир нь яагаад гэвэл Монголын загварын салбарт одоо загварын салбарт ажиллаж орох сонирхолтой залуу охтууд маань одоо яг чиглэсэн уралдаан тэмцээн маш ховор байдаг юм шиг миний бие санагддаг. Тэгээд үүний хүрээнд төслийн удирдагч маань санаачлаад за мөн цаашдаа бидний харж байгаа алсын хараад яагаад Монголын одоо загварын салбарын охтууд заавал гадагшаа явж өрсөлдөх ёстой юм бэ? Эх орондоо байжгаад гадаад улсын олон улсын хэмжээний тайтл одоо хүртэх боломжийг нь бид нар нээж өгөх боломж байна гэж харсан учраас энэ хөдөлгөөлөө бас эхлүүлсэн байгаа. За үүнийхээ хүрээнд цаашдаа олон улсын хэмжээнд олон улсын тэмцээн болоод олон улсын чанартай чансаатай топ модельүүд маань ирж Монгол улсыг минь сурталчлаад за монголчууд бас ийм автоспорт Racing Top модель гэдэг ийм гоё тэмцээн болж байна гэд бас өргөн цар өргөх орныг минь зорддог болно гэж харж байгаа. За үүнээс гадна Racing Top модель гэдэг маань бас моделийн салбарт тусдаа ийм явж идэг салбар байдаг байгаа. Илүү одоо тайзны модель, фото модельс илүү одоо техниктэй хосолж ажиллах, за мөн илүү харьяасамтлаг, гал цогтой, эрч хүчтэй одоо шууд нөгөө attitude авдаг. Дээрээс нь мэдээж бие бялбарын хувьд бас жоохон өөр байдаг, илүү фиттэй, илүү одоо актив боксинг ч юм уу фитнестэй илүү хосолсон тийм модельуд байдаг. За үүнийхээ хүрээнд бас бид нар модельуудынхаа шалгаруулалтанд үүнтэй холбоотой шалгаруулалтуудыг бас тусгаж өгөөд одоо модель хүнээс одоо бүх төрлийн скил шаардж байгаа л нэг тийм охтуудыгаа бүх одоо төрлөөр өөрсдөнд нь челленж хийж давхар үүнтэйгээ холбож хөгжүүлж байгаа. За үүний хүрээнд бас эргэжил оролцох сонирхолтой охтууд байвал бас өргөн дийлгээр нээлттэй илүү өргөн цар хүрээгээр хамрагдаасай гэж энэ ташрын бас хэлмээр байгаа. За энэ жил бас оролцож байгаа охтууд маань бас нүдэн дээр маш богино хугацаанд маш одоо хурдцтайгаар өсөж дивж байгаа энэ харах бас манай баг болонд үнэхээр таатай байгаа. Тэгээд бас Racing Top модель шийдслийн маань ард дан ганц одоо бид нар яваагүй ард манаас ийм том баг хамт олон байгаа учраас бас амжилттайгаар үргэлжлэсээр байгаа дуулахад та бүхэндээ таатай байна. За тэгээд нэмэлтээр бас хэлэх нэг Racing Top моделийн маань энэ жилийн одоо ялагч маань бас Азийн мотоспортын одоо шилдэг юуны Asian Awards-ын бас одоо шилдэг нэг маркетингийн бас юм компани ерөнхийдөө шалгарсан байдаг. За тэр нь болохоор Шанхай ерөнхийдөө бас компани байдаг. Ер нь дэлхийн том одоо яг энэ автоспортын болон автомашины брэндүүдийн ерөнхийдөө бас ингээд нэг контент сурталчилгаа рекламыг хийдэг. За тэр одоо бас эйженситэй ер нь бол ингээд жилийн гэрээ байгуулад за тэгээд магадгүй одоо шилэл бас ингээд тэн дээрээс одоо дэлхийн том брэндүүдийн бас ингээд нүүр царай реклам контентууд ерөөдөө бас юм оролцох тавлах гэдэг энэ ерөнхийдөө бас дараагийн үүд хаалгуудын бол бид бүхэн бас ингээд давхар нээгээд явж байгаа. Хайлаа байсан ч гэсэн. За баярлалаа. Power Expo Festival маань одоо 14 төчөлтэй зохион байгуулагдж байна. За анх үүсгэн байгуулагдсанаас эхлээд бид нар жил болгон одоо дандаа хөтөлбөр, үйл ажиллагаа, одоо оролцогчид, үзэгчдийн цар хүрээг одоо тэлсээр ирсэн. За энэ жилийн онцлог гэх юм бол маш олон үзэгчид одоо хобби нэгтэй эрхмүүд маань бид бүхнээс нэг зүйлийг маш их тодруулж асууж байна. Яг одоо нөгөө Чингис Каптай давхцаад байгаа. За энэ маань болохоор мэдээж бол одоо олон үе шаттай тэмцээнүүд явдаг. Яг Power Expo маань болохоор 22-ын авто худалдааны төв дээр уламжлалт одоо
зохион байгуулалтаараа ингээд явж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол одоо үзэгч олон нийт маань бол нэгдсэн мэдээлэлтэй байгаасаа гэж үзэж байна. За тэгээд Power Expo зөвхөн одоо автомашиных биш одоо мөн одоо сая Racing Top модель одоо нийт шагналын сан $4,000 одоо шагналын сантай энэ тэмцээн болоод одоо entertainment маш олон хөтөлбөрүүдийг одоо үзэгч олондоо зорж ирсэн хүмүүст өргөн барьдаг. За нийт ер нь бол Улаанбаатар хотын одоо зорж ирдэг үзэгчд маань гэр бүлээрээ яг тэр 3 өдөр бол Улаанбаатар хотоос одоо 22 авто худалдааны төрөөр бараг нүүгээд очдог гэж хэлэхэд болно. Хүн болгоо одоо өссөн хүлээсэн энэхүү наадмаа бид нэр олон улсын статустай болгоод бас баггүй хугацааг өнгөрсөн байна. Оролцогч одоо орны хүмүүс маань зөвхөн тамирчид төдийгөө гоо бүсгүүчүүд маань хүртэл одоо нэмэгдэж байгаад одоо зохион байгуулалтын зүгээс их таатай байгаа. За энэ жилийн одоо зохион байгуулалтын дээр одоо бид нар 4 жилээс эхлээд одоо Чингүү найруулагчтайгаа хамтарч ажиллаж байгаа. За Монгол театрын одоо ингэж одоо бүрэлдэхүүн маань бидэртээ бас хамтарч байгаа. За мөн одоо автын салбарын мэргэжлийн тамирчид одоо техник инженерийн ажилчид хамтарч ажилладаг, зөвлөгөө үзүүлдэг. За мөн одоо Power Expo Festival-ийн хамгийн гол чухал зүйл юу гэхээр залуучууд нийгэмдээ за дүүнертээ зөв эрг соёлыг түгээх, ялангуяа одоо замын хөдөлгөөний дүрм, за бусад одоо эрг нөлөөлөл хотын соёлыг түгээх, за одоо үе тэнгийн дээрдэлт гэх мэтлээ олон зүйлийг одоо энэ хобби одоо сонирхлоор нь дамжуулж одоо эрг зүйлс уриалах одоо энэ гол шиг баримж байгаа бид нар одоо энэ жил мөн уламжлалт үйл ажиллагаа одоо шигтгэж явуулж одоо байгаагаараа бас дахин онцлогтой байж байгаа. За ингээд найруулагчийн баг болоод аваах маань өөрсдийнхөө мэдээллүүдийг хүргэе. За. За сайн байцгаана уу. Техник хоббитой нийт монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За энэ Power Festival маань энэ жил 14 дахь удаага явагдаж байна. Бид сүүлийн 2 дахь жилдээ ингээд дэмжигч хамтрагч байгууллагаар ажиллаж байгаа. За манайх бол Obo Customs гэдэг компани байгаа. Ерөнхий захирал Оянбаатар гэдэг. За энэ жилийн Power-т бол одоо экстрим чиглэлийн одоо автын, мотын бүх уралдаанууд явагддаараа бүгд явагдана. За онцлог ялгааны гэх юм бол зөвхөн монголчууд биш гадны тамирчид оролцож олон улсын гэсэн тод тодтолтойгоор дрифтинг тэмцээн маань болно. За дээрэс нь нөгөө дотор орж байгаа. Тий одоо тэгээд дрифтинг тэмцээнд маань гадаадаас одоо ихний машинууд маань гал дээр буутсан 7-нд ингээ бүгд хүлээж аваад бэлтгэлдээ гарна. За тэгэл арараасаа тамирчид маань өдрөөр цувраад ирэх болж байгаа. За тэгээд ерөнхий одоо 2 дахь зүйл маань юу гэхээр онцлог зүйл маань юу гэхээр автын одоо бүх төрлийн клубүүд холбоодуудаас нөгөө оролцож байгаа машин тэрэг танилцуулах тэрнээс гадна одоо замынхаа төв нөгөө экстрим талбай дээр одоо тойрог гараанууд хийн. За тэрүүгээр маш их ялгаатай болж байгаа. Бүх төрлийн автын, мотын спорт хоббитой хүмүүс очиод үзэхэд бас сонирхолтой тийм шинэлэг зүйлүүд энэ жил хийгднэ. За тэгээд тэр талбай дээр одоо зөвхөн дрифт харах биш тийм ээ. Мотоциклийн бүх төрлийн за тэгээ автын бүх төрлийн за нэг иймэрхүү тэмцээн байд юм байна. Иймэрхүү машинууд байд юм байна гэсэн ойлголтыг бас өгөхийн төлөө бид нар ингээ шинэлэг зүйлүүд хийж байгаа. За ингээд бүгдөөнд амжилт хүсье, баярлалаа. За манай Чингүү найруулагч маань. За тэгээд дээрэс нь энэ жилийн одоо сюрпризүүдээр мэдээж бид бас оддын гараа за мөн одоо нөгөө тулааны тэмцээн энтрийг одоо маш өргөн одоо экстрим entertainment төслуулсан болж байгаа. За нэгт урдан жилээс асуулаад за Power Expo Festival-т би хүч зүр сэтгэл оюунаа дайчлан хамтран ажиллаж байна. Тэгээд энэ жилийн хувьд бол нөхөрлөл гэж байгаа юм. Нөхөрлөл гэдэг маань бид хобби зүрх сэтгэлээрээ төмөр хөлөгтнүүд бүгд нэгдээд эв нэгдлийг бүтээгээд хамтын хүчээр эх орныхон энэ бүтээн байгуулалт. За соёл, за эв нэгдэл гээд хамтдаа бүхэл зүйлийг нэгдэж хүчийг бий болгоё гэсэн үндсэн концепт санаатаагаар энэ жилийн найруулга бол явагдаж байна. Тэгэхээр Power гэдэг энэ өөрөө 14 жилийн хугацаанд өөрийн гэсэн үүсэл хөгжилд янз бүрийн амжилттай ололттой сайхан талууд байсан бол энэ жилийн ололттой тал бол 4 тайз 5 тайзан дээр өглөөний 10 цагаас шөнийн 21 цаг хүртэл одоо тасралтгүй хөтөлбөр явагдаж байгаа. Тэгээ энэ 4 тайзан дээр юу болох вэ гэх юм бол хүн болгоны хүсэл сонирхол үзэлд нийцсэн
хөтөлбөрүүд явагдах юм байгаа. Тэгэхээр яагаад эн чи 8 наснаас 80 насны хүртэл хурж ирээрээ? Яагаад гэр бүлэрээ хурж ирээрээ гэж байгаа үндсэн шалтгаан бол ерөөсөө залуучууд, зөвхөн залуучуудын энэ бол наадам биш юм аа. Фестивал олон улсын юм биш юм аа. Энэ бол бүх насныхан юм аа гэдгийг онцлох гэж 4-5 тайзан дээр одоо тийм өглөөнөөс орой хүртэл хөтөлбөртэй найруулгатай явж байгаараас энэ жилийн хамгийн том онцлог гэж харагдаж байна. За тэгээ орой болгон бол мэдээж энэ цагийн Монголын шилдэг болсон, шилээгэр болсон уран бүтээлчд оролцсон. Тэгээд орой бүгдээрээ хамтдаа 9 цагаас хоошоогоо шиний сайхан VIP болон үндсэн main stage дээрээ энэ нэгдлийг тунхаглан зарлаж Монгол улсадаа урайлан дуудаж залуучуудаа хамтдаа байцгаая, хамтдаа хүчтэй эв нэгдэлтэйгээр эх орноо хөгжүүлье, хотын соёлыг, мото спортын одоо тэр манлал урайллыг бүгдээ бий болгоё л гэсэн юм үзэл санааг эх орондоо болон Улаанбаатар хотынхон дэмжлэгдээр нийслэлийнхаа тэр төв автомашиныхаа уралдааны төв цэг дээрээс бүх нийслэлчүүд монголчуудаа урайлах гэж байгаа ийм л сайхан юм болох гэж оролцож байна. Баярлалаа. За ингээд тэгээд түрүүнд хэлсэн бид нар оддын гараа гэж одоо хийж байгаа. Оддын гараа гэдэг маань яг одоо олонний танил за мөн нийгэмд бас өөрийн үзэл бодлороо эрг нөлөө үзүүлдэг энэ эрхмүүдийг одоо яг дрифтинг одоо нэг коучийг сонгуулад дасгалжуулалт хийлгээд одоо яг тэр 5 сарын 8, 9, 10-ны өдрүүдээр одоо ингээд бидний хөтөлбөрт ингэж багтсан маш их сонирхолтой. Тэр маань одоо олонний бас их сонирхлыг татсан юм хөтөлбөр эхэлж байгаа. За мөн одоо тулааны тэнцээ одоо тэнцээ одоо үзүүлбэрүүд энэ явагдана. За ингээд маш олон гайхалтай хөтөлбөрүүдээр баяжигдсан одоо 14 дахь удаагийн Power Expo Festival маань яг одоо энэ 5 дахь хагас бүтэн сая амралтын өдрүүдэд нийслэл гот болоод 21 аймаг олон улсын бүх одоо үзэгч олон нийтэд зориулж хүрэхэд одоо бэлэн болж баг хамтлан маань бэлтгэл ажлаа хангаж байна. 22 авто худалдааны төв дээр маань одоо бүтээн байгуулалт одоо хот сүмдэрлүүлэх ажил маань одоо бас өрнөж байгаа. За тэгээд сэтгүүлч та бүхнийхээ сонирхсан асуултанд хариулъя. Экстрим паспортын төлөвлөлтөд юм аягүй байдаг хааж байна. За тэгээд ер нь Монгол улсын хэмжээнд автын за нэг 4-5 төрлийн тэмцээн уралдаан, за моциклийн ерөнхийдөө бас нэг 4-5 төрлийн тэмцээн уралдаанууд ер нь зохион байгуулагддаг. За бид хэдийн хувьд бол яг энэ 14 жилийн хугацаанд аюулгүй байдлаа бол яг өөрсдийн биеэрээ туршаад за 2 дугаарт олон улсын бас яг энэ тэмцээн уралдааны одоо стандарт туршлага юмнуудыг бас ингээд судлаад за тэгээ 3 дугаарт ер нь бол ирж байгаа, зорчиж байгаа, үзэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлуулан оролцогч баг тамирчтай бас ингээд аюулгүй байх үднээс нь ер нь бүх төрлийн ингээд шаардлагатай ерөнхийдөө одоо аюулгүй байдлын орчилсан хамгаалтуудын ерөнхийдөө бүгдийг нь хийдэг. За тэр ч одоо юу гэдэг туршлагаараа одоо яг энэ жил бол бид нэр ерөнхийдөө дахиад тэр зүйлсүүдээ ерөнхийдөө бүгдийг нь хийгээд явж байна. 2 дугаарт болохоор ер нь Power маань одоо Expo болон Extreme юун дээр entertainment талбай дээр бас нэг автомашин мэцэлийн бас хөдөлгөөнүүд ер нь бол их байдаг. Тэгээд энэ жил бол бид нар бас нэг талдаа нөгөө нэг одоо бага насны хүүхдүүд за 2 дугаарт ерөнхийдөө үзэгч олнууд маань бас тэнд тав тухтай байх, за аюулгүй байх гэдэг энэ үүднээс бол тэр бүс болгоныг ерөнхийдөө бас нөгөө хөдөлгөөнүүдийг хуваарлаж засаал болгоныг нэртэ босдонд яг тусад нь ерөнхийдөө ингээд чеклээд гаргаад явж байна. За тэгээд ер нь бол тэмцээн уралдааны аюулгүй байдлаас гадна үзэгч олон нийтийн бас аюулгүй байдлууд за дээрээс нь галын аюулгүй байдал гэдэг ингээд ерөнхийдөө энэ чинь бас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаад бүхэл төрлийн ерөнхийдөө одоо хөдөлмөр аюулгүй байдлыг сах шаардлагатай байдаг. Тэр үүднээсээ бид нар бол энэ жил бол ингээд өөрчилсөн шаардлагатай ерөнхийдөө бас яг энэ одоо үзлэг за тэгээд дээрээс нь сургалтууд те за тэгээд тэрэнд одоо шаардлагатай бас ингээд тоног төхөөрөмжүүд энэ зүйлсүүдээ бас ингээд бүгднийг ерөнхийдөө бэлтгэл ажил маань бол одоо ингээд хангагдаад ерөнхийдөө дуусч байна. Одоогийн байдлаар л яг бид нар сайн ангар маань хэлсэн одоо 22 автодлооны төдөө нөгөө хотоо сүндэрлүүлэх гэдэг том нүсрэн ажлууд маань ихтэй хийгдээд ингээ явж байна. Машины фондын үзэсгэлэн байдаг шүү дээ. Тэ. Энэ машин надаас ер нь хамгийн үнэтэй ямар машин байгаа вэ? Энэ төрлийн үнэтэй машин байгаа. Ер нь яг зөвөр одоо хүн болгоны машин өөрт нь гоё байхгүй. Миний машин ч надад гоё, магадгүй таны машин ч өөрт нь гоё те. Хүн өөрийнхөө таалсан одоо жишээ нь тээврээр хэрэгслээ, хэрэгслээл хүн хөдөлж авдаг, сонгодог. За тэгээ бидний хувьд болохоор яаж яах нөхөр энэ дөрвөн тайз маань болохоор одоо яг үндсэн талбайн, экстрим талбайн одоо шилэл бүх одоо тэмцээн уралдаан явах тайз маань болохоор талбай маань болохоор тайзыг эв нэгдлэгдэг тайзан дээр өгдөж байгаа. За тэгээд хойдолт нь одоо яг ингээд нөгөө сонирхлын бүлгийн одоо клубүүд, холбоодууд гэдэг одоо шилэл ингээд нөгөө бид бүхний одоо хэрэгэлдэг автомашин
бүх төрлийн автомашин байгаа шүү дээ. Одоо энгийн те. Гэхдээ тэдний шин бас ингээд залуучууд өөрсдөө хобби сонирхлоор ингээд бас нэг тоноглоод янзалсан байдаг. Би өөрсдөө хобби сонирхлоор нэгдсэн байдаг. Тэр залуучуудынхаа нөхөрлөг бий болгоё гэдэг үүднээс нөхөрлөл гэдэг тайз бол тусдаа явж байна. За 3 дугаарт болохоор ерөөхдөө яг нэг хаалгууд нь босдог одоо шин баг машин дотор накуран байж идэг гэдэг ч юм уу те. Энэ ингээд гой анган машинууд биш бас маш олон залуучуудын хүч хөдөлмөр ингээд маш олон хоногийн ингээд зүтгэлээр ерөөхдөө хамтдаа босгодог учраас бол хамтын үуч гэдэг тайзнэр бол тусад нь ерөөхдөө ингээд яг ийм түүнингийн болон за cool cars show гэдэг байдлаар ерөөхдөө ингээд цуглаад нэгдэд байж байна. За мөн тэн дээр одоо шилбэл яг Монголда байгаа ховор содон автомашинуудаа бас зарах сонирхолтой энэ хүмүүс байдаг. За тэр хүмүүс маань бас өөрсдийн машин дээрүүд авчирч байгаа. За тэгээд Sparrow VIP тайзан дээр бол талбай дээр маань болохоор ер нь нөгөө нэг одоо за Улаанбаатар дооттой байгаа ерөнхийдөө суперкарууд маань бол бүгдээрээ ирнэ. За гэхдээ одоо шилбэл хүний хөрөнгийг бол бид нар ямар нэгэн байдлаар бол үнэлээд тэр тэд байх хэрэгтэй гэдэг тийм юмыг бол бид нар хэлж чадахгүй. Ягаад гэвэл тэнд одоо шилбэл нэг талдаа хүний сэтгэлийн шингээ тоноглогдож байгаа. Хоёрдугаар тэрнийхэд тэн дээр бас чамгүй цаг хугацаа хөж хөдөлмөр хөрөнгө санхугаа зориулсан учраас бол үнэлэгдэх үүрэг болчихж байгаа байхгүй. Тэгээд тэрүүнийхээ үнэлгээг бол одоо яг тухайн эзэд нь өөрсдөө л ерөнхийдөө тогтоох хэрэгтэй. Тэрнээс би бол одоо энэ дээр суучаад тэрний машин тэдний өргөөгөөс сууж байлаас муухай. Бодлоор үзэгчд маань очиж үзсэн. Дэлхийн хичнээн орноос ч юм уу томчид хэлээд байгаа. Тэгээд зөвхөн одоо Улаанбаатар хотын үзэгчдэд биш бас олон улсаас үзэгч гэдэг юм уу дээр татварч ийлэл танаа нэг ямар үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бэ? Үүний үр дүн бас яаж гарч байна? За. Тэ юуны бид нар 2024 онд анх ер нь бол яг олон улсын 3 улсаар ерөнхийдөө яг энэ арга хэмжээ маань хийсэн. За ер нь олон улс гэдэг тодголтой болсон. За тэгээд тэн дээр бол одоо тухайн үед бол ер нь Япон, Хятад, Монгол гэдэг энэ 3 орны баг тамирчид оролцож байсан. За 2025 онд болохоор 8 орны баг тамирчид ер нь бол ирж оролцсон. За тэр маань бол бас нэлээдгүй өндөр ерөнхийдөө тоо үзүүлэлтүүд. За тэгээд тэр ч үүднээсээ бас ер нь бол орон орных нь бас ингээд инфлюенсер болсон баг тамирчдаар нь бид нөр өөрсдийнхөө одоо шил контент сурчлагаа за 2 дугаарт дээрээс нь Монгол гэж бас ийм ерөнхийдөө улс байдаг, ийм орн байдаг, Улаанбаатар гэж ийм газар байдаг гэдэг. Энэ бас нөгөө нэг агуулгуудаа бид нэр ерөнхийдөө реклам сурчлага контентэндээ шингээж за тухайн одоо шил инфлюенсер болсон баг тамирчдын өөрсдийнх нь сошиал сувгууд болон за босод ерөнхийдөө гадны мэдээллийн сайтуудаараа ерөнхийдөө бас ингээд тэр контент мэдээлэлд түгээгдэж исэн. За тэр ч үүднээсээ бол ер нь бол өнгөрсөн жил бид нар яг нэг гаднаас бол 1000 зуулчин авсарна гэдэг ерөнхийдөө зорилттойгоор зүтгэсэн боловч ер нь бол нэг 400 гаруй хүндэл ерөнхийдөө бид нараас яг бүртгэлтэйгээр авчирсан байдаг. За энэ жилийн хувьд ер нь бол яг зөв бас яг тэр тоон дээр ерөнхийдөө ингээд зорилго 1000 хүн авчирна гэдэг юм зорилгоо тавьчихсан явж байна. Гэхдээ ер нь яг зөв 1000 хүн гэдэг магадгүй бидний хувьд хүмүүсийн хувьд цөөн байж болно. Гэхдээ яг ингээд Монгол улсад ирээд юу гэдэг чинь 3-5 хоногийн хугацаанд нэг 2000-аас 3000 долларын ингээд хөрөнгө оруулалтууд тий буудалд нь хоолнд нь унаа тээвэрд нь үзүр үйлчлэгэнд ингээд зарцуулаад явхад бол бас энэ маань бол эдийн засгтаа бас чамгүй ерөнхийдөө хөрөнгөтэй татах хөрөнгө оруулалтыг хийх ийм ерөнхийдөө тоо статустай студиуд байд юм байлээ. Тэгэхээр энэ жилийн хувьд бол бид нар бас нийтдээ ер нь бол 10 оронд ерөнхийдөө ингээд бас сурчлага контентууд маань бол ерөнхийдөө ингээд бас яг тухайн орныхаа одоо шилбэл инфлюенсерүүдээр заман дээрээс нь сурчлагуудаас ер нь мэдээллийн сайтуудаар ерөнхийдөө төвөгдсөн. За тэгээд энэ дээрээс одоогийн байдлаар бол яг ингээд нөгөө виз юмнууд нь тийзнүүдийн асуудлууд нь ямар ч зэг одоо асуудалгүйгээр ирж байгаа 9 орн байгаа. За ер нь бол яг зөв гүрж маань бол ингээд нөгөө нэг талдаа бол одоо яг модель маань бол тэмцээнийхаа нөгөө нэг бүртгэлээсээ хоцроод 2 дугаар ерөнхийдөө бас визний мэдүүлгээс ерөнхийдөө хоцроод явчихсан байж байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол ерөнхийдөө манай тэмцээн оролдоонд болохоор за Хятад, Япон, Малайз, Солонгос, Орос улбанус, Швед, Англи, Вьетнам, Гүрж гэсэн ерөнхийдөө энэ 10 орн байгаа. За тэгээд эндээс хамгийн сонирхолтой нь одоо шилбэл Шведийн хоолой дэргэд гэж Европын бас алдартай маш том тэмцээн байдаг. Энийн ерөнхий зохион байгуулагч Мишель Рейс гэж одоо Шведийн аварга маань бол ингээд яг өнгөрсөн жилийн бидний одоо шилбэл тэмцээн оролдоонд ирсэн баг тамирчид буцаад явахдаа Монгол улсыг маань бол маш сайхан сурчилж өгсөний үндсэн дээр тэр хүмүүс маань бол одоо шил сошиалс манай мэдээллийг хараад өөрөө нэгэд холбогдож орж ирсэн. За тэгээд энэ жил бол одоо уул нь өнөөдөр ирэх хэрэгтэй байсан боловч бас нэг онгоцны жоохон саатлал болмоос бол хоцорж байна. За тэгээд маргаашаас бол ерөнхийдөө Монголд ирээд бидний бас үйл ажиллагаан дээр хамтдаа ерөнхийдөө ивент коучер ерөнхийдөө бас оролцож байгаа гэсэн үг. За тэгэхээр ер нь бол энэ хүмүүс маань бол өөрийнхөө чаддаг мэддэг юмнуудаа бас монголчуудад зааж өгье. Монголчуудтай бас ингээм хамтран туршлагаа солилцъя. За 3 дугаар төрхтөө бас олон улсын харилцаа холбоогоо хөгжүүлэх гэдэг үднээс ингээд Европоос бас ингээд зориод ирж байна. За тэгээ Малайзын аварга маань бол ерөнхийдөө бас ирж байгаа. Мөн дээрээс нь Малайзаас Asian Awards-ын бас ингээд хөндлөнгийн одоо хяналтын багийнхан бас ирж байгаа. За тэгээд Японы баг тамирчид маань машин техниктэйгээ ирж байна.
За мөн хятадын одоо шилэл элчин сайдын яамнаас бас бид нар дээр одоо нэг талдаа хятадын соёлын одоо ингээд те одоо урлагийн өдрүүдийг ирэхэд зохион байгуул соёлын бас ингээд урлагийн номеруудыг бид бүхэн дээр бас ингээд хамтарч оролцуулж байна. За тэгээд Оросын холбооноос бас бол ингээд MotoGP-ийн тамирчид ирж байгаа. За юуны Англи, Вьетнам, Гүржээс бол одоо Солонгос гэдэг энэ дөрвөн орноос бол рейсинг моделийн тэмцээнд оролцож байгаа юм. Гэхдээ бүсгүйчд бас ингээд зорин ирсэн байдалтайгаар ирэхдээ бидний үйл ажиллагаа явьж байна. За тэгээд та бүхэн маань сэтгүүлчдийг бас 5 сарын 8, 9, 10 одоо энэ 5 дахь хагас бүтэн сэний өдрүүдэд Power Expo фестивал олон улсын одоо наадамда та бүхнийг бас урьж байна. Сэтгүүлчд маань бас бид бүхнээс хүсэх юм бол мандатуудаа бас авч болно. За дээрэс нь яг тухайн үедээ холбогдоод манай хэвлэл мэдээлэл хариуцсан бол бид нартэй шууд холбогдоод мэдээ сурвалжлагуудыг гадны зочд болон рейсинг модельүүдээс маань за мөн зохион байгуулагчдаас одоо мөн тамирчид оролцогчдоос олонний танил эрх мөдөр оддын гарааны сонирхолтой үзүүлбэрүүдээс ярилцлага мэдээлэл авах бүрэн боломжтой. За мөн одоо та бүхэн тараагдсан хэвлэлийн хуудсан дээр манай сошиал хуудас болоод хэвлэл мэдээллийн ажилд олон нийт харилцах хүмүүсийн маань холбогдох контактуудыг байрлуулж гисэн байж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг пэйж хуудаснаас маань цаг үеэр мэдээллүүдийг тэнцээс байнгас авах боломжтой, мөн зураг материалуудыг маань одоо ашиглах бүрэн боломжтой байгаа. За тэгээ бид бүхний урилгыг хүлээж авч ирсэн та бүхэндээ баярлалаа.